2-оор одоо Лондон маань альба 2 нэмэх хот буюу дэлхийн загвар хот талаар танилцуулж байна. За дэлхийн хотыг ер нь хэрхэн хэмждэг вэ? За дэлхийн тийм нэг Global World Sites гэдэг зэрэглэлийн систем байдаг. Энэ маань өөрөө 1999 оноос хойш дэлхийн хотуудыг за санхүү, эрх зүй, нэгтлэн бодох бүртгэл, реклам, менежмент гэсэн энэхээр 5 одоо үзүүлэлтээр хэмжин дэлхийн улсуудыг бол зэрэглэлд оруулдаг болсон. За ингээд хамгийн дээд зэрэглэл маань өөрөө альба нэмэх 2 хоттой. 2 тэмдэгтэй энэ өөрөө дэлхийн одоо тийм томоохон одоо Их Британий Лондон, Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотууд маань дэлхийн санхүүгийн сүлжээний гол зангилаа хамгийн өндөр интеграцтай учраас альба 2 нэмэх ангилал багтсан. За альба нэмэхт нь болохоор Токио, Парис, Сингапур, Дубай эдгээр болохоор бүс нутгийн төв өндөр оролцоотой. За альба нь болохоор Шанхай, Бээжин, Сидней сүлжээний чухал боловч энэ альба нэмгүүд арай доогуур оролцоотой. За тэгээд Бертон болохоор Куала Лампур, Берлин, Мексик зэрэг одоо энэ бүс нутгийн тийм одоо оролцооны тийм дунд зэргийн оролцоотой хотууд гэж ангилагддаг байна. За тэгвэл энэ альба нэмэх гэдэг байгаа энэ 2 хот маань өөрөө дэлхийн эдийн засгийн гол хөтөлбөр буюу одоо энэ төв аягийн бол гол төвд нь байгаа байна. За ингээд альба нэмэх 2-тоо альба нэмэх 1 бета, гамма гэх мэтээр ингээд дэлхийн хотуудыг бол зэрэглэлийн хувьд бол ангилж үздэг. За Улаанбаатар хот маань өөрөө одоо дэлхийн ангиллаар бол тийм ээ одоо гамма зэрэглэлийн хот гэж тооцогддог байна. Харьцангуй тийм ээ одоо энэ их хязгаарлагдмал одоо нөлөөтэй хот гэж бид нар Улаанбаатар хотыг бол тодорхойлж болох нэ. За Лондон хотын маань газар зүйн байрлалын давуу тал нь болохоор за Европын бүс борлуулалт юм одоо Парис, Амстердам, Берлин зэрэг одоо энэ улсуудаа нэг ижил бүсэд буюу цагийн бүсийн хувьд маань нэг ижил цагийн бүсд оршдог. За ингээд хотын дундуур Темза мөрн одоо усдаг нь өөрөө одоо тээврийн гол чухал ач холбогдолтой. За энийг бид нар тийм одоо зөвхөн одоо тээврт ашиглахаас гадна одоо аялал жуулчлалд бол чухал ашигладаг юм гол байна. За Европын болоод Атлантын далайн хооронд орших баруун Европын тэнгисийн гарц байдаг. За тэгээд цагийн бүсийн хувьд одоо тэг цагийн бүсд маань Лондон маань өөрөө оршдог. Тэгэхээр Аз болон одоо Америкийн санхүүгийн арилжааны хооронд үйл ажиллагаа явуулахад одоо цагийн байрлалын хувьд хамгийн тохиромжтой байрлалд бол байрладаг байна. За ингээд альба нэмэх Лондон хот маань ороод дэлхийн валют арилжааны хувийг 38.1%-ийг нь эзэлдэг. Олон улсын банкны доо 250-аас их байдаг. За санхүүгийн секторын дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хэмжээ нь болохоор 12%-аас тийм одоо байдаг байна. За тэгэхээр энэ маань өөрөө дэлхийн одоо санхүүгийн бол ерөөдөө зүрх болсон хотоо гэж бид нэр айлтгал Лондон хотыг бол тодорхойлж болох нь байна. За дараагийнх нь болохоор Лондон хот маань өөрөө за газар зүйн болоод дэд бүтцийн давуу талын ачаар хамгийн өндөр оноотой хот гэж тооцоод байгаа. За тодорхой хэмжээний тийм ээ тухайн улсад маань өөрөө одоо энэ Brexit буюу одоо энэ Европын холбооны орнуудын хооронд өөрчлөлт орсон нь өөрөө бас нөлөө үзүүлж өгсөн. Гэхдээ энэ нөлөөлөл нь болохоор Лондон хотыг бол хамгийн өндөр оноотой хот хэвээрээ тийм одоо байгаад болж ингээд нөлөөлж чадаагүй байна. За мэдлэг буюу инновацийн төвийн хувьд за Лондон тийм одоо хамгийн одоо тийм тэргүүлэх зэрэглэлийн одоо эренбэлэгдсэн одоо хотуудаас одоо ихтэй сургуулиудаас 2.9 45 дугаар тийм одоо эренбэд багтдаг тэргүүлэх ихтэй сургуулиуд Лондонд бол байршиж юм байна. За соёлын олон янз тийм одоо байдлын тийм одоо их Британий музей байдаг. Tate Modern галерей байт юм байна. За байгалийн төвхийн музей, за Виктор Альбертийн музей гэсэн эдгээр тийм одоо энэ музейд нь өөрөө ийм тооны одоо жуулчдыг тийм одоо хүлээн авч чаддаг. За энэ нь өөрөө соёлын олон янз байдлыг тийм одоо байдал нь өөрөө зөвхөн Лондонгийн санхүүгийн бус хүний нөөц аюулс чадварыг
дэлхийн хэмжээний сорон зуулдаг. Тэгэхээр эдгээр газруудад очисон хүмүүс тийм одоо тухайн одоо музейн талаарх мэдээллийг бол 300 гаруй хэлээр тийм одоо хүлээж авах боломжийг бүрдүүлдэг. Ийм давуу талтай юм байна. За дэлхийдээ холбогдох гол сууц юм а дэд бүтцийн хувьд одоо зам тээвэр сүлжээний хувьд ямар онцгой юм бэ гэхээр за олон улсын нислэг буюу Хитроу нисэх бодол нь өөрөө 70 сар амны 2 сая зорчигчдыг бол 2023 оны үеэр хүлээж авсан. За 200 оронтой шууд нислэг хийдэг нийтдээ 6 тийм том нисэх бодол байт юм байна. За өнөөдөр нь хот дотроо тийм одоо метроны 11 шугамтай 272 буудалтай өдөрт энэ метрогоор тийм нийтдээ 5 сая зорчигчийг бол тээвэрлэдэг. Гэсэн эдгээр ийм тийм одоо дэд бүтцийн давуу талтай байгаа байдал нь бас өөрөө альпа 2 нэмэх зэрэглэлийн хот болоход тийм гол нөлөө үзүүлдэг байна. За ингээд газар зүйн дэд бүтэц, соёл, санхүү, мэдлэгийн хувьд тийм ихтэй сургуулиудын хувьд иймхүү боломжуудыг өөрөө олгож байдаг учраас альпа 2 нэмэх одоо статусыг бол тийм одоо Лондон хот маань хангадаг бахнэ. За ингээд одоо бид нар эндээс тийм ээ эргэцүүлэх асуултын хувьд нэгдүгээрт Нью-Йорк, Лондон хоёрын ялгаатай болон ижил төсөөтэй байдлууд нь юу вэ нэ? Хацуулсан шинжилгээ хийх нь вэ? За Брексит энэ тийм одоо ингээд Лондон хотын цаашд ямар нөлөө үзүүлэх юм болоо? Бид нар тийм одоо таамаглал дэвшүүлэх нь вэ? За Улаанбаатарт альпа зэрэглэлд хүрэхийн тулд юу хэрэгтэй вэ? За нэг хотын тийм одоо санхүү ийм их байгаад байгаа нь өөрөө дэлхийд энэ ямар үр дагаврыг үзүүлэх вэ гэсэн эдгээр дөрвөн асуултад хүүхдүүд маань бие даан хариулаарай. За хичээлд оролцсон хүүхдүүдэд баярлалаа.